Зүрх дүүргийн 11-р хорооны иргэн сэргэлэн гихчээр хэлсэн нь цаг хачин болж дээ. Зам дээрээс хамаагүй хүн авч болохгүй болсон байна. Гэж шогшроод эгэл бус нэгэн тохиолдлын тухай яриага ихэлсэн юм аа. Өнгөрсөн зун бие ахынхаа машиныг гуйж унаад Завхан аймаг руу явбаа. Эхнэр хүүхэд маань тэнд амарч байсан юм л т. Тиймээс тэдэн дээр очихын зэрэгцээ хадамжлахаар замд гарсан нь тэр. Түүнээс гадна нэг их ганган машинтай хүн очиж хадмуудаа гайхуулах, эхнэрийнхээ ах дүүсийн нүдийг орой дээр нь гаргах санаатай явлаа. Эхнэр маань хоосон хүнтэй суусан гэж хэлүүлэхгүй юмсан гэж их хичээдэг болохоор тийм санаа олохгүй юу. Манай хадмууд хашаа хороондоо мал нь багтахаа болсон шин цагийн нударган баячууд учраа хэрэг юм цочрохгүй л дээ. Гэвч шин тэрэг авлаа хэмээн очвол эрх биш мэл аахан тодорхой шүү дээ. Ийхүү би ахынхаа машинаар гойсон ганган ир хадмуудынхаа гарыг цайлгах ойр зургийн зүйлс зах дээрээс худалдаж аваад баг үдийн 12 цаг гозоож байх агшинд 22-ын товчоогоор шурган гараад аян замын сүмийн өмнөөр баруун зүг хурдалж явлаа. Цоргонцаараа явсан тул машиныхаа хөгжмийг чанга дээр нь тавьчихад дагаж аялсан шиг давхиж явсан юм. Зам гэдэг замлах, явган үцхэн гар өргсөн улс энд тэнд мерсэр дайралт. Гэвч тэд нэг их хол явахгүй ойрхон зур унаанд дайгдах гэсэн улс байх учраас би авъяач гэж бодсонгүй. Алсын бараа ширтсэн шиг хөл доороо хэвдэх нэг том савтай жимсний ундаанаас хаяа нэг шимж хоолоогоо чиглэн дуу аялж давхсаар хотоос гарсан даруй 2 цаг ч өнгөрөөгөө байхад Төв аймгийн лүм сумандах шатхуун дүгээгүүрийн дэргэд зогсож байна. Юмыг аж мэдэхгүй. Шатхууна нэмээ дүргэж авъя гэж бодсон би мөнгө төгрөгөө тоолон шатхуун авах өгөх дээрээ тулан зогсож байтал үлгэрийн юм шиг хөөхөн охин машины минь хажууд ирчихсэн байдаг байгаа. Түүнийг харангуутаа цахилгаан зохиулсан юм шиг зочлоо. Хаанаас гараад ирсэн юм бүү мэд. Залуу зандан явахдаа олон сайхан октийн царай зүсийг харж кино сүүдэр шин дээрээс од болсон олон хүүхний царайг харж байсан боловч ийм төрхөн, ийм ялдам хамаг сэтгэлд гэрэлтсэн зол боолог агаад залжин үзэглэн хараагүй тул баг амаа ангаачих шахал. Нуруундаа цэцгэн жимэгтэй жижиг үүргэвч үүрсэн цагаан жинсэн хүрэмтэй тэр охин дөнгөжл 18 9 хүрч яваа болвоо гэмээр. Бол брайхан хазраа хон хойлгон инээмцгэл хийх нь хараад сая нэгсэх орж. Миний дөө яах гэсэн бэ? Гэвэл тэр их зурдаас минь харж зогсоод машиныг минь зөөлхөн хэлсэн. Тэрхэн зур хамаг биер үл мэддэх радио долгион цацраад явчих шиг. Ямар нэг анхлам цэцгийн үнэр хаваар нэг ханх тавих шиг санагдаж бил. Мансуурч унмаар байдалд алмаарч зогссон надад охин. Би Солонготын даван дээр очих гэсэн юм. Та намайг аваад яваач. Хөлс мөнгийг нь өгнө шүү. Гэж хэлэх нь бүдэг бадагхан сонсогдсныг яа. Яг л зүүдэлж байгаа юм шиг. Ийм сайхан охин хаа байсан Солонготын даваа хүрэх унаа олж чадахгүй зам досоо зогсож байна гэж үү? Гэж бодсон би эхлээд чихэндээ итгэсэнгүй. Гэвч удалгүй. Хэрвээ зөвшөөрвөл Солонготын даваа хүртэл ийм сайхан охинтой хамт зам хороох нь байна шүү дээ. Гэсэн бодол харван орж ирмэгц золтой суугаад яв гэж хэлчихсэнгүй. Гэхдээ бас ч гэж хол замд яваа хүн гэсэндээ бие бариад хөмсгөө зангид байж. Солонготын даваан дээр ямар газар очих гэж байгаа? Гэж асуувал тэр хөөхөн үдээ тормолцуулан зам засч байгаа мөнгөн мод компани руу очих гэж байгаа юм. Манай гэрт тэнд ажилладаг гэхэн тэр. Мэр тэр хавийн замыг мянганы зам төслийн дагуу засч янзалж байгаа шүү дээ. Гэсэн бодол санаанд орлоо. Ингээд нэг л мэдхэд тэрхүү хөөхөн охиныг машиндаа суухыг зөвшөөрчихсөн байна. Тэр ч баярлалаа гэж хэлээд жигтэйхэн хурднаар машин тойрон ирж хаалга онгоолгоод хажуу талд орж ирээд суучхва.
Тэр үед надаас өөр юмд нухацтай ханддаг хүн байсан болоо. Бодол санаа агшин зуур өөрчлөгдсөн явдлыг гайхан эргцүүлэх байсан биз. Хэрвээ тэгсэн бол үдийд ингэж суухгүй байваа. Хажууд анхлам үндрээр согтоогч, цэцгийн баглаа тавьчихсан юм шиг толгой өргөж ман суурам үнэрт нэг хэсэг балартсан би. Таг дууг явсны эцэст амнич. Миний дүү оюутан уу? Гэж асуувал машинд орж ирж суухаас өмнө бүр гिचмхий гэмээр харагдаж байсан нөгөө охин жигтэйхэн нүүрэмгийн төрөмгийн маягтай болж хөгжмийн аяар хөл гараа савлан зарим дууг амандаа даган дуулж байснаа. Ягд оюутан гэж би бие үнэлдэг юм байхгүй юу? Гэж пол хийтэл хэлхэнтэр. Би түүний нүд алтам царай зүс ахин хальт ширвэж харахцуур. Арай үгүй бэлгүт. Ахаараа тоглоод байна уу? Гэж асуувал охин бяцхан зүнхнээсээ нарийнхан гурт цагаан тамхи гарган ирж асан шившээд 12 настайгаас хойшлоо бие үнэлж гин гэж тоомжиргүй хэлээд машины цонхоор шүлсээ сурмгаа наргагүй нулимжирхэл. Энэ байдлаас нь харвал үнэн хийсэн ч юм шиг. Тэгтэлч яванда тэр охины яриа олширч яагаад бие үнэлэх болсон тухайга болон яаж шуу амьдрдгаа ярьж эхэлсэн юм аа. Ёр нам хуурайгүй явсан да. 2 цаг орчим яваад алдарт элсэн тасархаар орж ирэх үед замын гуанзнаас хорхогны мах аван хуваан идэж байх цуураа. Би ялимгүй сэтгнэвэл охин надад наалдаж ирээд л инээж ханаа сүйд болов. Эндээс би энэ охинтой учир ургуулахад татгалцахгүй юм байна гэсэн ойлголт авалгүй хайчих. Гэхдээ нэг зүйлийг анзаарч ялимгүй гайхсан. Анх харахад их л залуухан 18-9 юм шиг харагдаж байсан охин одоо харахад ялгүй аварт ойч юм шиг 20 нилээд гарчсан хүүхэн шиг харагдаж байна. Гэвчин сэтгэгдэл бүр түүрхэн төрсөн гэхүүт. Царайлаг охины гарыг атхан суугаа ямар ч хэр ганц л зүйлийг хүсдэг шүү дээ. Тэр жишээгээр би ер нь хоёулаа гар хорны наахан талд байдаг шанхын хийдийг үзээд хамт хээр хонвол яасан юм бэ? Гэхэд бүсгүй жуумалцсан инээж дургуцх малга гэснэ мөрийг минь түшин ялуурч. Гэхдээ би сүмхийдийн ойр хонох дургүй. Янз бүрийн химнаас айгаад байдаг юм. Гэж хэл. Ингээд санаа оноогоо ойлголцсон хоёул хар хорин орхоос өмнө наад талд нь хээр хонхоор шидэж замда таарсан жуулчны баазын дэлгүүрээс ойр зурын идэж ууж наргах зүйл аваад машина замаас гарган эзгүй тал руу эргэлээ. Тэр бол хар хорины харьяанд багтдаг Элстэй гэдэг газар байваа. Элстэн ойролцоо хар хорины зарим айлгүй барьчихсан харагдсан тул хоёулаа зам гажин очиж айрг хүртэл авсан. Ингээд хүн амтны хөл багтаа нэгэн дэнжийг сонгон авч зогсоод наргаж ихэлсэн дээ. Хамгийн инээдтэй нь хамт явж энд зогссон хойноо нэрийг нь асуудал охин сайхна гэд инээж байв. Мөн гайхалтай нь охин архийг яг л эр хүн шиг ууж байлаа. Би ихлэд гайхсан чи янхын чи аргагүй хэмээн бодоод төдийл оошосгүй. Тэгж байтал ч үдшийн бүрийн нөмрөө давлаа. Энэ үед бид хоёр нилээн халсан байв. Энэ үед би нөгөө хөөрхөн охины царай бүр оворжин хөгшөрч 27-8-тай бүсгүй шиг харагдаж байгаа гэнт анзаарсан юм. Анзаарсан даруйдаа цочсон боловч оройн бүрхий болж байна. Дээр нь арх нөлөөлж байна гэж бодоод нэг их тоосонгүй. Хоёулаа энэ тэрийг ярьж бие рүүгээ тэмүүлэн би бүсгүй ман суурам үнэрт хөлчүүрэн суусаар дөрвөн лааз шар ариг 5 литр цагаан ариг нэг шил архийг дорн суллаа тавьчихсан байна. Харин энэ үед би хатан маавдаа өгнө гэж авч гарсан арх руугаа орсон юм аа. Яах вэ? Замда нөхөд лавчихна гэж бодохгүй юу? Тэр архиа суллаа дуустал харанхуйч болсон байна. Тиймээс олон ярилгүй хоёул машинд орж хаалгаад үгжээд зэнгэн жаргах ажилда орлоо да. Гэтэл нөгөө хүүхэн чинь гэнэтхэн дургуйцад бэйдэ хөргөхгүй загтаж зүтгэхэд эхэллээ дээ. Хатуу архины ааганд цохиулсан би тоосон шинжгүй дайрсаар нүцгэлж орхиод дээр нь гартал. Бүү үзэгт юу харсан гэж санав.
Миний доор нүүр ам нь бар зайч. Хөөх дэлн нь унжсан туранхай хүүхэн хэвдэж байдаг байгаа. Зол тойл үнхэлцэг хагараагүй. Огол үсрэн босоод болсон явдлыг эргэн санах гэж хэсэг оролтол. Нөгөө уусан архич гарах шиг царайлаг охин хайччваа гэж л бодоод байсан санагддаг юм. Ямар ч байсан жаахан сэх орж чиж надтай хамт яваа охин мөн үү гэж асуухад тэр үзээрийн авгаа тажигнтал инээд алдаа. Чи намайг таньхаа байцгаа юу? Гэхэд дуун яг л муу юм шиг сонсогдож байсан. Түүнээс цааш юу болсныг би санахгүй байгаа. Ямар ч байсан нэг хүүхэнтэй Еремийн ажил хийж байснаа бүр түүрхэн санаж байгаа. Өглөөс ирээд ойр ганцаараа чармаа шалтан хэвдэж байсан юм аа. Өнгөрсөн шөнө юу тохиолдсныг өчигдрийн охин хаачсныг ойлгосон чгүй. Хамгийн гол нь хөөрхөн охин ганцхан шөнийн дотор хөгшөрч авгаа болсны учрыг бодоод олсонгүй. Нэг хэсэг алмаарч хэвдсэн би үд дундын үед зам руугаа орж давхсаар архангайн төв хурч хоноод маргааш нүдээс хойш солонготын даваа өөд өгсөж явтал гэнэт арын суудал дээр нөгөө авгаа сууж байсан юм да. Би түүнийг хараад амьсгалж авч чадхаа болчихсон. Аргагүй ихэн салгалаад л өгсөд байлаа. Тэгтэл давааны өрөө дээр гарах үед би энд бой гэж цогтогшсон. Би золтой л галзуурсангүй. Сексгэр үстэй авгааг буумгц хар ирчээрээ давгсаар эдэр сумын төв рүү орж байж ухаан орсонд. Ёстой амилсан чөтгөртөө таарчих шиг болсон. Тэрнээс хойш ажил төрөлж бүдгээ болж хүүхэд шуухад өвчин ороогоод салхаа болсон учраас чаддаг мэддэг гисэн болгоноор явж байна да. Гэлсэн байна. Коронавирусын халдвар 2020 оны 3 дугаар сараас эхлэн манай улс хөл хорионы дэглэмж шилжиж өндөржүүлсэн бэлэн байдалд улсын онцгой комисс ажиллах болсон. Тухайн үед дотооддоо цар тахлын халдвар алдаагүй цорын ганц улсаар дэлхийд нэрлэгдэж байсан ч Монгол улс 2020 оны 11-р сарын сүүлийн 14 хоногт коронавирусын халдварыг алдаж хатуу хөл хорионы дэглэмж шилжсэн байдаг. Зөвхөн хүнсний дэлгүүр эмийн сан ажиллаж бусад аж ахуй нэгжүүд хаалгаа барьж улс даяар гэр гэрээсээ гарахгүй байх журам гарсан билээ. Хатуу хөл хорионы дэглэм эхэлсэн өдрөөс хэнэггүй монголчууд улсын онцгой комиссийн шийдвэрийг төдийлөн дагаагүй. Хаа сайгүй машинаар хурдалж зарим газар арх согтууруулах хундаа зарж интернет PC мууцаар ажиллаж хүмүүс гудамжинд мерсэр үзэгдэн бүр арх ууж агсам цогтуу тавьсан хүмүүсийн дуудлагч нэмэгдэв. Иймээс улсын онцгой комиссаас хатуу хөл хорионы өдрүүдэд үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох, дэмий сэлгүүцэж яваа иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох тухай хууль баталсан байдаг. Яг нь үеэр цагдаа нар онцгой байдал цагдаагийн академийн сонсогчид гудамж талбайд эргүүл хийж ганц хоёроор яваа хүмүүсийг байцааж шалгах болсон юм. Эргүүлийн цагдаагийн ахлагч Эрдэнэхүү 7 буудлын эцэст шөнийн эргүүл хийж байлаа. Шөнийн 22 цаг болж байхад машин тэрэг татарч хүмүүсийн хөдөлгөөн үзэгдсэнгүй. Хааныг ганц нэг хүн эмийн сан хайж явна гэж тайлбарлана. Цагдаа Эрдэнэхүүч текс хийгээд гэртээ харахаар цаг харан алхалж явтал чанхулаан зам дээр нь согтуу ир гуйвч дайвж явснаа улаан нүрээрээ газар харуулдан оочбоо. Хөлдөж осгохоос өгсүүлээд гар хөлөө бэртэж мэдхээр тийм хэмжээний согтолтой байсан үл таних хэрийн өдөн хөрмнөөс татвал цаас шиг хөнгөн байсан учрыг цагдаа хожим олж мэдээд үнхэлцэг нь хагарах шахсан гэдгийг. Ойролцоогоор 170 см өндөр нуруутай 90-100 орчим килограмм жинтэй хүрэн бор царайтай монхор хамартай тэрийг Эрдэнэхүү ганц гараараа татаад босгосон байна. Амрыг ирээ. Та хаа хүрэх гэж явна? Хаанаас арх олж уусан бэ? Гэвэл согтуу өрийн нүд сүймэж байснаа ам нь хөдлөн нэг юм хэлв. Төвний юу хэлхийг сонсоогүй Эрдэнэхүү чанга гэлээч гэрч нь хаан байдаг вэ? Гэхэд мөнөөхөр чөтгөрлүүгээ танил гэж чихэнд нь шивнэснэ ёрын муухай дуугаар мар хөхөрсөн байна. Эрдэнэхүү бол 20 гаруй жил цагдаа хийсэн туршлагатай нэгэн тул түүнийг барьж аваад нүдчихсэнгүй.
Бие барих чадвар суусан аж. Цагдаа богино долгионы аппаратаар час хийтэл асаагаад. Төвөө. Нэг согтуу хүн байна. 7 буудлаас ирээд аваач. Гэж хэлчихэд нөгөө эрэг автобусны буудлын сандал дээр суулгав. Тэрээр тэнгэр рүү ширтэж цас будрахыг үл анзааран. Ямар муухай хал өдөр вэ? Гэж хэлснээр тэр чигээр хурхраад өгчээ. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн машин шаруулан гэрлээ анивчуулан 7 буудлын эцэст ирэв. Эрдэнэхүү малгайгаа засаж өмсөөд дуудлага өгсөн цагдаагийн анхлагч Эрдэнэхүү гээд эрэхтэл архан талд нь хурхран унтаж байсан согтуу ир газрын гаваар орвоо гэлтэй алга болсон байв. Цагдаа та нар түр хүлээж бай. Согтуу толгой эндээс хаа холдооч гэчхэд тэр аваар хайгаад олсонгүй. Яг энэ үед цас орж байсан болохоор согтуу ирийн гутлын мөрч үзэгдээгүй. Ёстой л дээшээ тэнгэр рүү хөрчихгүй гэлтэй алга болжээ. Хөдөлгөөн тэргүүлийн машинч тэгсхийгэд явсан ба Эрдэнэхүү согтуу новшийг заавал олж эрүүлжүүлэхэд хийхгүй бол хэний хүү байх билээ. Хэмээн өөртөө шивнэж байтал гудамжны болонд сар шиг холын газраас санахгүй гээд яах вэ гэж хинэгэн эр согтуу хоолойгоо шахан бархирах сонсогдов. Эрдэнэхүү тэр зүг рүү хэд хараагаад очвол гудамжны оролд пөвисэн согтуу ир сууж байх юм гинэ. Цагдаа аль босоод ирээ чамайг эрүүлжүүлнэ. Гэхэд нөгөө эр чаддгийн бол намайг барил та гээд гудамжны болон тойров. Түүний араас цагдаа ухас хийсэн боловч гудамжинд хин чалга. Муу новш айгүй бол таран шар руу гүгэд орчихсон биз гэж бодоод эргээд автобусны буудлын дээр ирвэл тэнд дөрвчийн согтуу ир хөр хийдэл хурхран унтаж байх нь. Энэ удаа уур нь хүрсэн цагдаа түүний хөрөмний захнаас татвал гарынх нь аясаар нөгөө согтуу ир өндийгөд ирж. Тэгснэ нүдээ эргэлдүүлэн аманда хачин юм бутаснаа Эрдэнэхүүг бух шиг мөргөн гудамж тойрон алга болох нь тэрий. Буханд мөргүүлсэн юм шиг толгой тархин дүүрсэн цагдаа өндийж ирвэл нөгөө согтуу ир хамаг хувцаа тайлаад хайчихсан. Цасаар бие уугааж байх нь тэр. Эрдэнэхүү сэмхэн гитэж очоод түүнийг дахин барих гэвэл согтуу ир байшингийн хан нэвтлэн алга болжээ. Энэ үед л эрхэм цагдаагийн толгойд би чинь согтуу хүн биш сүнстэй хөөцөлдөд байж бушуухан харих минь гээд машинаасааж гэрийн зүг хөдлөв. Гэтэл түрүүчийн согтуу ир Эрдэнэхүүг 7 буудлаас хангай хотхон хүртэл 3 удаа улаан зам дээр нь таарч тохуурхсан гэж байгаа. Хожим Эрдэнэхүү хатуу хөл хорооны өдрүүдэд сүнстэй таарсан тухайга журмын нөхөддөө ярил хэд хэдэн цагдаагийн албахаагч мөн л хотын гудамжинд шингэсэн тэрэн сүүгийнүүдийг үзсэн тухайга нин үгүй хүүрнсэн гэдгээ.